Хүн бурхны халуун дулааныг мэдэрч түүнд үнэхээр үйлчилсэн бөгөөд түүний өмнө үнэхээр дуулууртай дагаж бүхнийг түүний төлөө түүний өмнө хийсэн. Гэвч өнөөдөр хүмүүс үүнд хүрч чаддаггүй. Тэд өсөглөн чонон булаагдсан мэд сүнсээрээ л уйлдаг бөгөөд хүсэн ирмэлцэн хүчин мөхөс байдлаар түүнийг харж тасралтгүйгээр түүнээс гойн хаш хэрдэг. Гэвч эцэстэн тэд бэрхшээлээсээ зүгтааж чаддаггүй. Урьдан хүмүүс бурхны өмнө амлалтаж түүний сайхан сэтгэлийг хараараа хариулахын тулд тэнгэр газраар тангаралж байсан. Тэд бурхны өмнө гашуунаар уйсан ба тэдний ойлгох чимээ сэтгэж шимшрэн төвчгүйе бэрэх байв. Бурхан шидэмгий байдлаас нь үүдэн хүмүүс дүргэлж тусалдаг байлаа. Томшгүй удаа хүмүүс түүнийг дуулууртай дагахаар бурхны өмнө нэрч хайр татан байдал нь мартахын аргагүй байсан. Томшгүй олон удаа тэд тууштай үнэнчээр бурхныг хайрлаж чин сэтгэлэн биширмээр байв. Томшгүй олон удаа тэд амиа золиослох хэмжээнд бурхныг хайрлаж түүнийг өөрсдөөсөө илүү хайрлсан юм. Чи сэтгэлийг нь хараад бурхан тэдний хайрыг хүлээн авсан юм. Томшгүй олон удаа тэд бүхэлдээ нүр тулхаа үл хайхран бурхны өмнө түүний төлөө өөрсдийгөө өргөн барьсан ба. Бурхан тэдний нүр царанаас санаа зовлыг нарилгаж дүр төрхийг нь анхааралтай ажигласан. Бурхан тэднийг нандин эрдэнэс мэд хайрлаж байсан удаа томшгүй олон. Мөн тэднийг өөрийн дайсан мэд үзэн ядаж байсан удаач томгүй олон. Гэсэн ч бурхны оюун санаанд байгаа зүйлийг хүн ухаан ойлгохгүй хэвээр. Хүмүүсийг гуниглах үед бурхан тайвшруулахаар ирдэг. Сул дорой байх үед нь тэдэнд туслахаар ирдэг. Тэднийг төрөх үед тэр тэдэнд зүгчийг өгдөг. Тэдний гашуунаар уйлах үед тэр нулимсыг нарчдаг. Гэвч бурхныг гуниглах үед хэн ч сэтгэлээсээ тайтгаруулж чадах билээ. Түүнийг дээд зэргээр түгшиж байх үед хэн түүний зүрх сэтгэлийг харгалзан үздэг билээ. Түүний гуниглах үед сэтгэлийнхэн шарахыг хэн ангааж чадах билээ. Түнд хэн нэгэн хэрэгтэй байх үед хэн сайн дураараа түүнтэй хамтран ажилладаг билээ. Хүмүүсийн түнд хандаж байсан урдын хандлага одоо гэгдээд дахин хизээж ирэхгүй юм гэж юу. Тэдний ухаанд яагаад юуч үлддэггүй юм бэ? Хүмүүс яаж энэ бүх зүйлийг мартаж орох вэ? Хүн төрлөختнийг дайсан нь завхууснаас энэ бүхэн болоогүй гэж юу.